За сайн байцгаана уу? Өглөөний мэнд. За ойрт YouTube бичлэг оруулсангүй. За би аним зурсаар байгаа. Удахгүй нэг аним урах төлөвлөгөөтэй байгаа. За тэгээ өнөөдөр яах гэж байгаа вэ гэхээр 5 сарын 11-нд би гинт гар барилтахаар шийдээд ирчээд байна. Канагавад амьдардаг. Тэгээд Канагавагийн аврах шалгаруулах тэмцээн 5 сарын 11-нд болж байна. Тэгээд би яг жилийн өмнө энэ Канагавагийн аврах шалгаруулах тэмцээн ирж орж байсан. Тэр миний анхны тэмцээн байсан. Тэгээд за 4 жил бол би челленж төвшин буюу сонирхогчийн кемо төвшөнд ороод баруун зунгаараа төрүүлж байсан. Одоо болохоор эксперт за мэрэгжлийн гэдгийн төвшин бол ямар ч зэн дээдлийнхэн төвшөнд ороод үзийгээд бодоод ирлээ. Тэгээд 2-3 хоногийн өмнө яг шийдсэн болохоор нөө жингээ хас чадсангүй яг нэг монголчуудын цагаан сар нөлөөлөд хэвэн боо Монголоос ирээд тэгээд жингээ ерөнхийдөө хасахгүй байсаар одоо яг 80-аас одоо энэ тэмцээний яг юу экспертийн жингээ ангил нь болохоор 65-аас дээш 80-аас доош 80-аас дээш гэсэн 3 ангилалтай. Тэгээд 80-аас доош орчих гэсэн чинь ерөнхийдөө нэг 82-оос 2 хоног хоолоос агаад 81 80 өглөө үзсэн чинь яг 80-тай байна. 80 гаруй 8600 байна. Тэгээд одоо хоол идэхгүй байж гоод 9 цаг жингээ үзчихэд. Тэгээд юу яа. 80-аас дээш өвөл дээштэй ороо доош өвөл дооштой ороо тэгээд яч заа үзчихье. За тэгээд юу ярих гэж байлаа. Тий. Нилээ юу болохоор удаа хугацааны дараа гар барилж байгаа болохоор жоохон сэтгэл хөдлөөд тэгээ бас би ханаад өрцөө өглөө нөө 3 цагийн үед хамар битүүрээ цэрцэн. Тэгээд тэрнээс хойш догдлооч юм хамар битүүрээ дайлалэн тэгээд унтаж чадсангүй шууд машин оноод гараад ирлээ. Тэгээд хүмүүсээс төрүүл зогсоол авах гэж зогсоол дээрээ яварцсан зогсчлоо. За тэгээд жингээ үзээд барилдаад ирья. Тэгээд бичлэг хийж болвол бичлэг хийгээд үр дүнгээ танилцуулъя. За баярлаа. За жингээ үзчихлээ. За тэгээд тэмцээнд орлоо. Яг 80-ын дотор орсон 79.9 байна. За тэгээд өглөөнөөс шинэдэг хэмэдчихэд тэмцээнд орноо. За тэгээд тэмцээнд орлоо. Тэгээд төгсгөлөөс нь үр дүнгээс нь хэлэх юм бол баруун зунгаараа 3 дугаар байранд төрөл медаль хүртлээ. Тэгээд энэ бол миний хувьд анхны про төвшингийн S ангиллын медаль боллоо. Баяртай байна. Тэгээд за тэмцээний өрнөлийн тухай гэдэг бол нэг бичлэг хийж чадаагүй ч гэсэн манай багийн хүмүүс явсан зарим бичлэгнүүдийг оруулъя. Тэгээд өмнө нь про англилд оролцож байхдаа яагаад ч ялахааргүй байсан хүнийг ялж бас ялагдаж 3 дугаар байранд орлоо. Тэгээд маш их туршлага хоримтлууллаа. Тэгээд энэ дэс тодорхой санаанд үлдсэн 3 туршлага хуваалцъя. За эхнийх нь бол ерөнхийдөө шүүгч нарын нэг шүүгч нарт хэтэрхий итгэж болохгүй гэх юм уу, шүүгч нарын яг бариулсан барьцанд өөрийнхөө одоо хурууны эрхээ өрөө гараагүй байх ч юм уу, бусад янз бүрийн барьцны юунуудаа өөрөө хэлэхгүй бол тэр чигээрээ барилдуулчих юм бол барилдаанд маш их нөлөөтэй. Тэгээд 2 дугаарх нь болохоор үргэлжилж одоо 2 хүнтэй дараалж барилдахад нэг 30 секундын завсарлага өөрийн хүсэлтээр авч болдог дүрмтэй юм байна. Тэгээд тэрийг би өмнө дуулж байсан ч гэсэн яг мартчихад шууд дарааллаа барилдсан. Тэгээд энэ 2 дахь туршлага боллоо. Тэгээд 3 дахь нь гэвэл яг догдлоод унтаагүй гэх юм уу, нойр дутуу байсных уу, эсвэл яг огт дасгал хийгээгүй гэх юм уу, нэг дараалаад барилдахад нэг стамина огт байхгүй болцсон. Одоо буцаж сэргэлт огт байхгүй болцсон. Жохон тийм гайхсан. Ягаад би юм хүчгүй болчихоо гэдэг. Тэгээд энэ 3 дахь туршлага байлаа. Тэгээд за би YouTube-ээрээ ерөнхийдөө аним хийгээд дамжуулна гэсэн бодолтой хийгээд байгаа. Тэгээд ганц хүнд жоохон удаан байна. Тэгээд тун удахгүй анимын бичлэг маань орох бах. Тэгээд бас япон хэлээр монгол хэлээр гар барилдааны талаар бас жоохон ингээд явъя гэж бодлоо. Тэгээд зөвхөн нөгөө нэг аниме хийгээд явъя гэсэн чи бас завсраар нь яг нэг юм яг ингээд нэг төвлөрөөд хийх тийм нэг сэтгэлийн тэнхээтэй хүн биш юм байна. Ингээд хаяа нэг тархиан амраанч гэдэг юм уу. Тийм явгаар тэгээд хобби болохоор ингээд яалчгүй яваад очиод орчлоо. Тэгээд дараагийн
гар барилдааны тэмцээн 5 сарын 6 сарын 22-нд бүх Японы аврагт урах төлөвлөгөөтэй байна. Тэр үед жингээ ямар ч ясаа хасна. Тэгтээ хүүхдүүд бага болохоор өөрсдөө бэлтгэл хийж бол амжихгүй байх. Тэгээд 75 кг-д урах төлөвлөгөөтэй байна. За баярлалаа. Дараагийн амжилтгаар уулзъя.